Сайн байцгаана уу? Чит манай анж байна. Өнөөдөр би сургаалт төгс 28/14-өөс уншиж бодсон. Эзнээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино. Харин зүрхээ хатууруулдаг хүн гайхамшигт орооцолтноо гэж. Тэгэхээр эхний хэлжинд нь болохоор яг Бурханаас зөвхөн ерөөгд нь биш тайлбар талыг сайн харах юм бол ерөөгд нь бас таалалд оршино гэж байна. Бурхны таалал. Бурханаас үргэлж эмээдэг хүнд Бурхны ерөөл ба таалалд оршино гэж байна. Тэгэхээр ер нь Библийн ишлэгийг уншихдаа яг асуулт асууж, ялангуяа ариун сүнээс Библиэс асуулт асууж явах хэрэгтэй. Тэг өөрийнхөө ойлголтоор ч юм уу өөрийнхөө тайлбараар хүмүүс ингэ ерөнхийлж явдаг л да. Тэр энд бол ерөөгд нь бас таалалд оршино гэж байгаа байхгүй. Гэтэ ямар хүнд вэ гэхээр Бурханаас эмээдэг хүнд. Яаж эмээдэг вэ гэхээр all time буюу үргэлж цаг үргэлж. Тэгээ Бурханаас эмээдэг хүн гэж юу гэхээр гим нүгэл болон түүний нөхцөл байдлаас эмээдэг буюу түүнээс хол байдаг хүн гэсэн утгаар энд эзнээс эмээх хэмээтэй орсон баг. Тэр үнэхээр эзнээс холдохгүй гэрээсээ гараа явчихгүй гэж дотроо байж Есүс дотор бас гарчихгүй гэсэн утга бас байгаа. Хэрвээ эзнээс эмээж лах юм бол та гим нүгэл угаасаа хийхгүй, эзнээс эмээдэг хүн янз янзын буруу хийхгүй, эзнээс эмээдэг хүн өргөлөөр өгөхгүй, гүнж тийм үү янз янзын тайлбар асууж тэрнээсээ бултах гэж оролцохгүй, эзнээс эмээдэг хүн ховж ярихгүй, эзнээс эмээдэг хүн хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, найз нөхдөө гомдоохгүй. Тэгэхээр ийм хүнд Бурхны таалал ба ерөөл оршиж байгаа. Бурхны ерөөл оршино гэж үгээр гадаач өргөдөн, хөдөөч өргөдөн, тэр үр хөвгт чинь ач цав чинь ач хуч чинь бүгд өргөдөн, мянган үедээ өргөдөн. Зөндөө олон зүйлүүд бас байгаа. Бурхны ерөөл бол Бурхны таалал дээр бол үнэхээр Бурхны таалал оршино гэдэг бол гайхамшигтай хүмүүсийн болон Бурхны таалал чиний дээр байх үед хүмүүсийн таалал ч гэсэн өөрөө чин дээр байдаг байгаа. Жишээлбэл харилцаа холбоон дээрч байна, ажил бүтэц дээрч байна, үнэхээр ажил төрөлдөөрч байна, мөнгө санхүү дээрч байна, бүгд л байгаа. Ерөөл бол үнэхээр бүрхөө таачгүйч агаас гадна үнэхээр ажил төрөл амьдрал бүх талбартаа та ерөөлтэй байна гэсэн үг. Хараал ерөөлийн тухай би олон подкаст хийсэн байгаа. Тэр талаараас дэлгэрүүлж уншаарай. За энэ ишлэлийн дараагийн хэсэг нь болохоор зүрхээ хатууруулдаг хүн гэж байгаа байхгүй. Юунд вэ гэхээр бүр гим нүгэл хийхэр шийдсэн буюу гим нүгэл тоохоо болцсон гэсэн утгаар энд утга нь орж байгаа. Тэр хүн бол буруу асуудал руу ордоо гэсэн асуудал дундаа гэж хэлж байгаа байхгүй. Зүрхээ хатууруулдаг хүн гайхамшигт орооцолтноо гэж хэлж байгаа. Тэгэхээр зүрхээ нээдэг хүн зүрхээ хатуу хүн гэдэг бол ялгаатай байгаа. Тэгээ би энэ хүмүүс энийг уншингуудаа тайлбар дээр энэ чинь намайг хэлж шүү дээ ч гэдэг юм тэгж хэлж болохгүй. Яагаад гэвэл зүрхээ хатууруулдаг хүн бол зүрх нь нээлгэх хүн хоёр өөр байгаа. Жишээлбэл зүрх нэг тал дээр бол олон янзаар ярьж болно. Эхний ээлжинд бол эзэн зүрх дотроо нэг буюу Иесусыг хүлээж авах буюу анхудаа итгэж болох тухай ярьж болно. Дараа нь зүрх бол маш олон өрөө тасалгаатай. Сэтгэл бол ингээд олон давхар байшин, олон өрөө тасалгаатай байшин шиг надад сонсдог. Яагаад гэвэл би каунслинг хийдэг хүмүүст амьдралын бага насуудтай дунднаас бага насныхаа хүртэл аав ээж гэсэн ахтай маацад үүлээ уучлал юу гэдэг найз нөхөд харилцаа холбоогод маш олон өрөө тасалгаанууд байдаг хүнд. Тэгээд тэр өрөө тасалгаануудаа заримдаа орохыг мартцсан, заримдаа бүр цоожлоо түлхүүр нууцсан, өрөөсөө хүртэл нууцсан тохиолдлууд байгаа. Тэгээд эзнийг мэдэхгүй гэж бодож болохгүй. Эзэн бүгдийг мэддэг байна. Гол нь шинэ мэдсэн ч гэсэн та өөрөө түлхүүрөө онгоолгож, өрөөгөө онгоолгож эзэн минь та орооч гэж хэлэх явдал чухал байгаа. Бурхан зүгээр л шууд айл дараалж тавилга нь өөрчлөгдөж тийм хүн байдаг. Тэрнтэй адилхан өрөөсөө биш байхгүй. Тэгэхээр эзэн хичнээн мэдэж харж байгаа ч гэсэн таныг бидний хүлээдэг ба. Яаж мэдэх вэ гэхээр Иесусыг хүлээж авах л тийм. Иесус шууд дайд орж тогтолж байгаа. Би бол Бурханы хүү, чиний амьдралын хамгийн сайхан болгоно. Чи надад итгүүлгээл болчихно. Зүгээр би одоо чинээс ороод чиний зүсгэлийг эзэлтэй гэж хизээч хэлдэг. Харин бузарч төр бол тэгдэг. Айлгаал ингэхгүй тэгэхгүй бол бөө болохгүй шүү. Ингэхгүй тэгэхгүй бол өөрөө өгөө та аав ээж автомат чадсан чи үгүй шүү. Хурдан намайг оруулах гэдэг айлгаад орчдөг. Бурхан айцын сүнсээр ерөөсөө удирддаггүй. Ингээсээ харах юм бол бөө болсон хүмүүс дандаа тийм байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх вэ гэдэг
Ингэхгүй тэхгүй бол одоо нөхөө олохгүй болохгүй. Одоо хэдэн удаа 100 удаа өнгөрөхгүй болохгүй. Хэдэн сая төгрөг өгөхгүй бол чи одоо өгөх гээд татах гэдэг ингээд айлгадаг ба. Гэтэл эзэн бол тэгдэггүй. Эзэн дандаа өөрөө хүлээн зөвшөөрч амаараа тунхаглаж тэвээсээс хүлээж авдаг ба. Яг түүнтэй адилхан та өөрөө хүлээн зөвшөөрч миний эзэн минь та би зүрхтгэлээ танд нээж байна. Өрөө цэцлэгаа нээж байна. Таны таалал нийцэхгүй мэн харуулж өгөөч. Ингээд гимшүүл зохистой зүйл байл харуулж өгөөч. Засах ёстой гим нүгэл байвал ингээд гимээсээ эргэх ёстой бол тэрийг бас харуулж өгөөч гэж хэлэх ёстой. Яагаад гэвэл яг энэ ишлэлийн урталт 13 дахь ишлэлээр харин гим нүглээ хүлээн зөвшөөрч тэдгэрийг хаягч хүн хайр инэрлийг хүртнэ гэж бичсэн байна. Тэр гим нүглээ эзэнд хүлээн зөвшөөрөд эзэн тэр гим нүглийг мэдхэн мэдэн шүү дээ. Гэтэ бид өөрсдөө гим нүглээ хүлээн зөвшөөрч тэдгэрийг хаягч хүн хайр инэрлийг хүртэж байгаа. Гим нүглээ хайсан хүн, үйлдэл гаргасан хүн хайр инэрлийг хүртдэг. Эзэн намайг хайрлаач, инэрээч гэж олон хүн залбирдаг л да. Тэгээ энэ нөхцлүүдийг юусаа мартаж болохгүй. Ямар хүнд өрөөл орчин гэхээр эзнээс ямар эмээдэг хүнд эзний өрөөл орж байгаа. Таалал орж байгаа. Ямар хүнд эзний хайр инэрлийг хүртдэг вэ гэхээр гим нүглээ хүлээн зөвшөөрөөд орхио тэдгэрийг хаягч хүнд эзний яг хайр инэрлийг хүртэж байгаа. Тийм учраас Бурхан хайртай мэдээж хайртай шүү дээ. Есүс үнэхээр таныг мэдсэн мэдэг байхад өгсөн цовдлогсон таны гим нүглийн төлөө. Та гэхдээ тэрийг мэдэхгүй хүлээж аваагүй гэж болно. Тэгэхээр энд байгаа хайр инэрл, эзний хайр инэрл, эзний таалал, эзний өрөөлийн асуудал итгэж хүмүүсийн тухай ярьж байгааг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр зүрхээ хатууруулдаг хүн гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бэ гэхээр гим нүгэл одоо хийх сайхан бэлдсэн хүнийг хэлээд байгаа. Огт тоохгүй. Зүрхэн хатуу үдгээс ч мэдэхгүй тийм хүмүүс аа. Яг зүрхээ нэг тал дээр явах гэхээр яг нээчих юм бол ер нь бол зүрхээ нэг бол зүрхний хатуу зүйлэнд огт холбоотой биш. Зүрхний ямар ч байж магадгүй. Эхлээд нээжж тэр өрөөг тасалгаа онгойлгож дотор нь яваад мэднэ гэдэгтэй адилхан юм болно. Тэгээ өрөөгөө зүрхээ нээгээд эзэн минь та миний зүртгэлд орж ирээч. Нэг цэвэрлж өгөөч, хариуцгаж өгөөч гэж залбирх хэрэгтэй гэсэн. Тэгжээ дараа нь хатуу зүйл мэдэгдэнэ. Тэгээд үнэхээр зүрхэнд хатуу хүмүүс байдаг л да. Маш хатуу хүмүүс. Инэрл нэг үсэл байхгүй. Одоо миний нэг их шүжлэгч найз байна. Маш хатуу. Маш их дүрмтэй. Ингээл дүрмдээ л энэ. Бүр амар хэцүү. Тэгээд би бүр нэг үсэлтэй болоосоо гэж бүр үнэхээр нууцаар залбирдаг шүү дээ. Чанга хэлэх юм бол одоо уурлаад юу ч хэлж магадгүй. Тэгээд тэр хүнд эзэн бурханд бол үнэхээр хайртай, үнэхээр үйлчлдэг. Гэтэл хүнийг хайрладаггүй байгаад байгаа. Тэгэхээр хүнийг ялангуяа хайртай дотны хүний хайрлах маш чухал шүү. Тэр үнэхээр зүрхтгэлээ зөөллөөрөө зүрхтгэл нь хатуу болсон гэхээ мэдхийн бол эзэн та миний зүрхтгэлийг шалгаж өгөөч л гэж асуух хэрэгтэй гэсэн. Тэр үнэхээр таны эзний өрөөл болон таалал орчих болтугай. Тэгээд эзний бүхний үгийг үнэхээр имшиг бас яг бүрчлэн сайн судлаарай гэж хэлмээрээ. Тэгээд эзэн танаад ойлголтыг өгөөч гэж хэлж байгаа. Залбираад тэгээд уншаарай гэж хэлмээрээ. Баярлалаа.